Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн од мөндөр суугт тавтай морил Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийн энэ улирлын сүүлчийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа Номинтой наадын урамшуул тодтолтой зарласан Номин сүлжээ дэлгүүр дэмжлээ. За YouTube-ийн од мөндөр сууг болон NTV телевиз од мөндөр радио 83.307-оос төлөвнөр та бүхэн нэвтрүүлгийг үл авч үзэж байна. Өнөөдөр бүгдээрээ ямар өгүүлэлт сонсох вэ гэхээр 2 өгүүлэлт сонсно. За уран зохиолын Нобелийн шагналыг тухайн өгүүллийн дурдж шагнал гартуулж байсан тохиолдол ганц л тохиолдол байт юм бэлээ. Маш алдартай нэг өгүүлэлэг. За мөн хэдийний бас хүмүүсийн танил болсон нэг өгүүлэлгийг хамтдаа сонсноо. За эндээс яг л нэг амьдрал дээр гардаг хатаа хорсол, баян ядуугийн ялгаа, хайр дурлал бүх зүйлийг бас 2 өгүүлэлгээс мэдрэх баг. Зохиолч Хорхе Люис Борхес, хагцаагч эмэгчин. Энэ түүхийг 1890 хэдэн оны үед Морон дүрэгт өөрийн үхлээр нас барсан ах Кристианыхаа авсны дэргэд жаахан сэхээ орох үедээ Нийлс нийхний баг нь болох Эдуарда өөрөө ярьсан гэдгийм. Гэхдээ ширээ тойрох аяга мэт нэг хүнээс нөгөө хүнд дамжсаар яваа энэ яриаг хин ч юм битэ нилээд эртнийгийн шүн зүгээр л дэмий ярьж суух зураа өөр хүнээс сонссон нь тэр нь энэ тухай надад өгүүлсэн юм. Олон жилийн дараа би уг түүхийг мөнөөх явдал болсон төр дээрад ахаад сонссон юм. Тэгээд уран зохиолын маягт оруулан зарим хэрэггүй хэсгийг хасаад сонссноо аль болох үйц гажилгүй өгүүлэхээр шийдсэн минь нэ. Нийлснийхэн гэхээр төрдгэраад тэднийг анддаггүй байлаа. Нүүдэллэн ирсэн шашны номлогчдын анхны төлөөлөгч готик үсгээр хэвлсэн арын хуудсууд дээр нь гараар нэр ус он сар бичсэн Библийн хуучин судар тэдний гэрт байхыг үзээд гайхан цочирдсан тухайга нэгэн санварт нь надад ярьсан юмдаг. Мөнхүү хар хавцтай судар бол тэдний гэрт байсан цорын ганц ном аж. Бүхий л юм эмх замбраагаа алддаг шиг нийлснийхний үгийн бичээс ч бас их хадгаа гээжтэй. Он удаан шавардаагүй тоосгон байшин нь 2 хэсэгтэй. Гол таслахаанд нь улаан хавтанцар дэвссэн, нөгөө таслахаан бол шалгүй газраараа аж. Тийшээ шагааж үдсэн хүн гэж бараг үгүй л дээ. Нийлснийхэн буйд ганцаардмал байдлаа эрхмэлдэг зожиг хүмүүс байсан юм. Тавилга сэлтгээд ах юм байхгүй. Давчуухан өрөөндөө модон ханзан дээр унтцгаана. Тэдний баяр тансаглал гэвэл морд, эмээл хазаар, богинохон хутган жад, бямгаргийн дуу шуутай найрандаа өмсдөг хувцас, сэтгэл сэргээх архи тарсал байлаа. Тэд өндөр нуруутай, улбар хүрэн өстэй залуус байсныг мэдэх юм. Өөрсдийнх нь сонсоочгүй дайн билүү Ирланд цус энэ хоёрын цуснд холилдсон байж. Тойрог даяараа улаан толгойтнуудаас айдгийг бодоход тэд хин нэгнийг нохчхдгийн болов уу? Нэгэнтээ ах дүү хоёр бүр цагдаа нартай салам нүдэлдсэн удаа би. Дүүн нэг удаа Хуан Иберята үгсөрөөд бас нилээд том мундар хутгсан ч гэлцдэг юм. Тэд мал туудаг, морь малын хулгай хийдэг, заримдаа луйвраар мөрийтэй тоглодог байсан. Архи тоглоом хоёроос бусад зүйлд бол мөнгөө тун арилна. Тэдний хамаатан садан гэх бол зогтоос дуулддаггүй. Ер нь ах дүү хоёр хаанаас гараад ирсэн хүмүүс юм бэ гэдгийг хинч мэддэггүй байсан юм. Мэдхээс тэднийх ямар ч ихсэн ачаалгын шар үхэрт хэрэгтэй л айл байсан юмдаг. Тэр хаваа Коста Брава буюу Балмод эрэг хэмээн сүртэй нэрлсэн нутгийн уугуул оршин суугчдаас гадаад төрхөөрөө тэд эр сондоо байсан. Энэ нь бас мөнөөх нууцлаг гарал угсаан тэднийг жигтэйхэн амь нэгтэй болгохоос ч өөр аргагүйг ойлгож ядах юм. Нэгтэн л муудалцах юм бол шуудхан 2 дайсантай болоход хүрнэ гэсэн үг. Нийлснийхэн тэгээд 6 цэнгэл хөөх дуртай. Гэхдээ дурлалын адал явдал нь айлын босго юм уу цэнгэний газраар л хязгаарлагддаг байлаа. Тиймээс Кристиан гэртээ Хулиана Бургосыг авчрахад баггүй цуу яриад игдсэн юм. Мэдээж зарцалгаар авчирсан л та. Гэхдээ чамин гоёмсог зүйлс бэлэглэж өдөш орой найр нарганд тэрийгэ дагуулж явдаг байсан нь үнэн юм. Хөршүүдийнхээ зохиодог танго бүжгийн хідэ алхмаас хэтрэхгүй даруухан үдшилгүүдэд
нөгөө бүсгүйгээ дагуулад явдаг байлаа. Хулиана буйлсын хэлбэртэйнүүдтэй, бор арьстай, хэн нэгэн өөрлөн ширтгэгтэл инээмсэглэдэг бүсгүй байв. Байнгын дарамт, хүнд хүчээр ажилд нухлуулсаар эмэгтэй хүн наснаасаа эрт цог золбоогоо гээчгдэг ядуусын дүүрэгт тэр үнэхээр хараа булаам харагддагсан. Анхандаа дүү Эдуардон тэдэнтэй хамт амьдардаг байсан юм. Дараа нь ямар ч ажиллаар юм бдэ, нэг газар руу явахдаа замаасаа нэг хүүхэн олж мөн л гэртээ авчирснаа. Хэд хоног үгүй юу нөгөөхөө хөөгд явуулчихсан аж. Тэгээд тэр улам дүнсийж, бусдаас дүлж зожигрон байнга л архины мухлагт сууж харагдах болов. Хэн нэгэн дэрэгдэн сууж яриа өдөхөд хариу дуурахчгүй. Тэр ах Кристианыхаа хүүхэнд дурлцчих ч л дээ. Дүүрэг даяараа энийг өөрөөс нь ч өмнө мэдчихэд ахан дүүсийн нууцхан өрсөлдөөн яаж төгсгийг сониучрхан хүлээж байсан юм. Нэгэн шөнө уушийн газраас согтуу харж ирэхдээ Эдуардо байшингийн үүднээс сарвчны шонгоос уйсан Кристианы хар морийг харжээ. Найранд явхаар гангалсан ах нь түүнийг тасалгаандаа хүлээж сув. Бүсгүй гартаа юм барьчихсан нааш цааш бүндгнэн. Кристиан би фарисех руу явж архитлаа. Хулиана энд үлд. Хэрвээ хүсэх юм бол тэрнийг аваарай гэж Эдуардод хэлжээ. Түүний дуу нилээн захирангуй, бас хөө найр тавьсан хаястай байв. Эдуардо ах руугаа цоо ширтэн юу гэхээч мэдэхгүй хөшчгөж. Кристиан босоод Хулиана руу харсанчгүй Эдуардотоо салахаас гүйцэтгээд мордов. Бүсгүй бол эрдүүл эд тогшил байсан хэрэг. Тэр шөнөөс хойш тэд бүсгүйг хувааж хэрэглэх болжээ. Хөдөөх хотхны ёс зүйг зөрчсөн энэ шившигтэй хэлхийн дунд тэдний амьдрал хэрхэн урсж байсныг хэн ч төсөөлөхгүй. Эхний хэдэн 7 хоног бүх юм сайхан байсан ч энэ нь удаа үргэлжилсэнгүй. Ах дүүс гэртээ Хулианагийн нэрийг ч хэлдэггүй атал сөргөлдөх шалтак яаж игээд олдно. Хэрвээ тэд арьс зарах үнийн талаар маргалдлаа гэхэд уг маргааны цаад учир жинхэндээ бол арьсны хитэ огт хамаагүй байх жишээтэй. Кристиан ямагт дууга өндөрсгөж харин Эдуардо таг жимичгэн. Хүссэн ч тэд хэн хэнийг хардаж байлаа. Хатуу ширүүн яс журамтай энэ дүүргийн эрчүүл эмэгтэй хүн дур хүслээс нь өөр мэдрэмж төрүүлвэл өөрөөсөө ч таснуудаг байсан хэрэг. Харин мань хоёр хоёулаа дурлж хадав. Энэ нь тэднийг ичээж, доромж байдалд оруулсан нь тодорхой. Нэгэн өдөр Ломасын талбай дээр Эдуардотод тааралдсан Хуан Ибера өрсөлдөгчөөсөө хөөхөн бүсгүйг нь булан авсанд баяр хүргэжээ. Эдуардо хөөхөн Ибераг ёстой нэг болгож тавьсан. Хинч тэрний дэргэд Кристианыг дооглож зүрхэлдгүй нь уг явдалтай холбоотой биз. Бүсгүй эмэгчин амтны хүлцэнгүй аашаар хоёулангийнх нь аяыг дагаж байлаа. Гэвч өөрийнхөө хувьас татгалздаггүй ч ийм байдлыг анхлан санаачлаагүй дүүд нь илүү талтайгаа бас нууж чадсангүй. Нэгэн удаа ах дүүс Хулианад тасалгаанд 2 сандал тавиад гарахыг тушааж бидэнд хоёулахна ярилцах хэрэг байна гэжээ. Бүсгүй дуусхыг удтал хүлээгээд цөхөрч дуг хийхээр хөвцөн ч төдөлгүй түүнийг босгов. Ах дүүс бүсгүйд бүх эд тогшлоо. Шилэн совстай хүзүүний зүйлд бүр эхээс нь үлдсэн бяцхан загалмайгаач гэсэн ууданд хийж баадгнахыг тушаав. Ингээд юу ч тайлбарлалгүйгээр үхэр тэргэнд суулгаад замд гарлаа. Бороо орж үерийн ус зам эвдсэн тул өглөөний 5 цагийн хэртэл тэд моронд хүрчээ. Тентхийн янхны газрын эзэгтэй гисрээж Хулианаг худалдав. 8 газар дээр нь хийж Кристиан мөнгийг аваад хагасыг дүүдээ өгчээ. Энэхүү нээлснийхэн өөрсдийн сүрүүлэгт өгсөн дурлалын дарамтаас ангиж ирж
Тун дээр адах эр улсынхаа урьдын амьдралд иргэн орохыг хүсчихэлтэй. Тэгээд л мөнөх мөрөөдөө тоглоом, азарган дахианы зодон, уйлагт архиталтаа буцан автлаа. Тэд урьдын амьдарч ирсэн хэв маягаа аварч чадлаа гэж санацгаасан ч ямар нэгэн тайлбарлагдашгүй ямар нэг зүйлийг хин хин нь үгүйлсээр л байлаа. Шинэ жилийн өмнөхөн дүүн хол явах хэрэгтэй байна гэд замд гарав. Дүүнийг мордмогц Кристиан морон руу гарчээ. Тэгээд мөнөөх сайн танил байшингийн жүчээнд Эдуардогийн алагмар уяата байхыг олж үзв. Ортол дүүн дараалал хүлээгээд сууж ахын тэр. Кристиан хэрвээ ийм янзаар үргэлжлэх юм бол хоёулаа мордо зарчих. Тэр бидний гарын дор байсан нь дээр үз гэж хэлсэн бололтой. Эзэгтэйтэй уулзраа ололцож хитвчнээсээ мөнгө гаргаж өгөөд бүсгүйг буцаагаад авчээ. Хулиана Кристиантай цуг явж Эдуардо тэднийг харахгүй тулд нүүр буруулан мориод авирав. Бүх зүйл урьд нэгэнт яригдсан байдалдаа буцаад орчихон тэр. Асуудлаа шийдэх гэсэн бусрамаг алхам нь хэн хэнийгээ хуурч мэхэлгэд үргэжээ. Ах дүүс бие биедээ дэндүү хайртай тул хардалт, цухлаа ямагт өрөөл бусдад гаргана. Бусад хүнд, гудамжны нохтод ийм байдалд оруулсан Хулианад ч мөн уураа гаргана. 3 дугаар сар дуусч байсан ч сэрүүн унсангүй. Ням гарагт. Эдуардо архины мухалгаас буцсан ирэв. Харин Кристиан шараа хөллөж зогсов. Тэгээд тэр дүүдээ наашир харуудад хідэн харьс аваачаад өгчихье. Би аччихлаа. Оройн сэрүүн дээр хөдлөвл амар. Харуудын худалдааны агуулга өмнө зүгт бас ч гэж зайтай. Тэд их замаар нилээд явсан байх. Дараа нь тийм ч их шавар шалбаагүй бүдэг жимээр орлоо. Бүрэнхий болохын хэрээр хээр тал улам цэлэж зах хязгааргүй өргөсөн тэлнэ. Өлөн өв сургасан намгийн хажуугаар өнгөрч байв. Кристиан асаалттай янжуура шидснэ. Одоо ажилдаа орё дүү минь. Дараа нь дэлт бүрэгдүүд ирээд цэвэрлж хөлгүй дээ. Би өнөөдөр түүнийг алчихсан. Бүх эд юмстайгаа энд үлдэг. Одоо тэр дахиж гай тарихгүй гэж тайвнараа гүлэв. Ах дүү хоёр хариугүй уйлчих шахам тэрвэрлэлээ. Одоо тэднийг холбох бас нэгэн зүйл бий болжээ. Сэтгэл зүрхээ урж тасчин байж золигт гаргасан эмэгтэй хүн. Хин хин нь одоо түүнийг мартах үүрэгтэй болов. За, өгүүлэлэг маань энэ хүрээд эхний өгүүлэлэг дуусж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номинтой наадын урамшуулт худалдаа зарлаж байгаа Номин сүлжээ дэлгүүр маань дэмжиж ажиллаж байна. Бидний хамгийн сайн мэдих дэлгүүр. За, үндснийх баяр наадам өгтөн жил болгон Номингоос наадмын урамшуулал ер нь зарлагддаг. Цагаан сар гэдэг ер нь баяруудаар маш гоё урамшууллаа зарлагддаг. За, Номинтой наадын нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Одоо энэ удаад наадам болох гэж байгаа болохоор 2026 оны 6 сарын 18-наас 7 сарын 26 дуустал буюу бүр 39 хоногийн турш энэ одоо урамшуулал явагдана. Номингийн бүх салбар хот болон орон нутгийн салбаруудаар бас хамаарна. За 93 наадам эхэлж эх орны минь өнгө сэргэх энэ өдрүүдэд Номинд сонгогдсон нэр төрлийн бараанууд 40% хүртэл ямдраад худалдаалагдахын хажуугаар үнэн хэрэглэгчдэд зориулаад олон урамшуулал бэлгүүдийг бэлдсэн байна. За энэ одоо урамшуулалд яаж хамрагдах уу гэдгийг одоо хэлж өгье. Номингийн бүх салбараас та 105,000 төгрөгийн худалдаа авалт тутамдаа нэг урамшууллын эрх танд өгнө. За урамшууллын эрхээрээ 5 удаагийн тохиролд та оролцох боломжтой. 7 хоног болгон та 7 хоног болгон ер нь Номингоос 11 хэрэглэгч буюу 55 онцгой хэрэглэгчийг ингээд шалгаруулж байгаа юм байна. Худалдаа авалтын одоо үндсэн талоонд хэвлэгдэн гарсан 12 оронтой код бүхий урамшууллын эрхээрээ та 55 онцгой хэрэглэгчээ нэг болох бүрэн боломжтой. Энээс одоо супер 5 хэрэглэгч Kawasaki брендийн мотоцикл, за 50 хэрэглэгч агаарын тээврийн Чингис Airlines
Unity компани орон нутгийн нислэгийн 2 талын хост тийз хүртэл бас бэлгэнд авах юм байна. За Наминто наадын урамшууллын 55 онцгой хэрэглэгч яг хизээ тодорхой гэхээр 1-р тохирол нь 6 сарын 30-ны өдөр, 2-р тохирол нь 7 сарын 7-ны өдөр, 3-р тохирол нь 7 сарын 17, 4-р нь 7 сарын 21, 5-дахь нь 7 сарын 29-ны өдөр ингээд тус намын сүлжээ дэлгүүрийн сошиал хуудасаар шууд тодруулах юм байна. За мөн Наминто наадын урамшууллын 105,000 төгрөгийн бонусыг яаж авах уу гэвэл 6 сарын 26-наас 7 сарын 10-ны хугацаанд намин бонус карттай хэрэглэгч та картын бонусын хувь нэмэгдүүлсэн буюу шинчилсэн ихний 820 хэрэглэгч нартаа бас 105,000 төгрөгийн бонус оног бас бэлгэлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл таны бонус картын хувь 3-аас 4% болж өсч шинчлэгдсэн ихний 820 хэрэглэгчийн тоонд та хэрвээ багтж байгаа бол 105,000 төгрөгийн тэр нөгөө бонусыг бэлгэнд авчиж байгаа юм билээ шүү. За 105,000 төгрөгийн бонусын оноогоо яаж ашиглах вэ гэвэл Наминто наадын урамшууллын хүрээнд олгож байгаа бэлгийн 105 бонус оноогоо намингийн альч салбарын импортын бараанд 7 сарын 31-ний дотор ашиглаж болж байгаа юм. Бэлгийн бонусаа эн тэмдэглэгээ бүхэн импортын бараанд 50% ашиглах бөгөөд үндсэн бонусаас төрүүлж ашиглах боломжтой. Импортын бараа гэдэгт үнийн цаасан дээр нь ингээд эн тэмдэглэгээтэй. Тэгээд үнэн сондгойтойгоор төгссөнөөрөө танд бас танигданаа. За ийм давхар маш олон урамшууллыг зарлж байгаа. Намын сүлжээ дэлгүүртээ маш их баярлж байна. За тэгээ Улаанбаатарт байгаа, Хөдөө орон нутагт байгаа аль салбараар үйлчлүүлээд та давхар аздан болж бэлэг авах, урамшуулал авах, хямдруулаад авах, бонусаа нэмэх бүрэн боломжтой. Бонусаа нэмсний төлөө хүртэл та цуглаанд оролцох. Дээрэс нь мөнгөний эрх, бараа бүтээгдэхүүн авах эрх хойжих бүрэн боломжтой байна. За тэгээд хотол олноороо сайхан надаарай. Тэгээд мэдээж худалдаа авалт хэрэгцээгээ хангахдаа та ийм гоё азаа үзсэн, бонус эдэлсэн ийм бас урамшуулалт нь хамрагдтаарай. Тэгээд нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаа Наминдаа баярлалаа. За дараагийн зохиол Габриэл Гарсиа Маркесийн бид нөгөө 100 жилийн ганцаардлаар нэг сайн мэддэг энэ зохиолчийн нэгэн гайхалтай өгүүллийг хамт сонсноо. Зохиолч Гарсиа Маркес. Балтасарын гайхамшигт үдэш. Шувууны тор бэлэн боллоо. Балтасар сурсан зангаараа түүнийг дээврийн хөндлөвчнөөс өлгөв. Ингээд түүнийг өглөөний цагаач ууж дуусаагүй байтал ойр орчмынх нь бүх хүн хорвоод ирэх хамгийн сайхан тор бүтээгдсэн тухай шуглаа. Харах гэж яарсан хүмүүс гэрээхийн өмнө пик шавсан тул Балтасар тороо авч арийнхаа урлангийн өрөөнд аваачхаас өөргүй боллоо. Сахлаа аваач тий. Яана чи бүр алмас шиг болчихж гэж Урсула хэлв. Цайгаа ууж дуусан гутлаа. Шууд сахлаа хусгач мууяр гэж Балтасар гүжүүдлэв. Тэр бол 2-7 хоног хусаагүй сахалтай, яг л луусны дил шиг өөдөө боссон богинохон ширүүмэстэй, айсан жаалын царайтай нэгэн ажээ. Гэхдээ нүүрний энэ илэрхийлэл нь хуурмаг төрхөлдөө. Өнгөрөх 2-р сард Балтасар 30 нас хүрсэн бөгөөд Урсулаатай хууль бусаар 4 жил хамт амьдарч байгаа юм. Тэдний дундаас хүүхэд төрсөнгүй. Амьдрал түүнийг олон зүйлээс болгоомжлох хангалттай шалтгатай болгосон хэдий ч айгаад байх юм түүнд юр үгүй лээ. Дөнгөж саяхан хийж дууссан шувууны торн хэн нэгний хувьд энэ хорвоо дээр хамгийн гоёмсог зүйл болж болох юм а гэж түүний санаанд ч орсонгүй. Баг байхаасаа шувууны тор хийж дадсан түүний хувьд сүүлчийн энэ ажил нь урдын торуудыг бодвол арай л хэцүү байснаас өөр нэг гой зүйлгүй. Тэрээр дүүжин орон дээрээ тухалж авсан боловч яалтчгүй үндийж хөршүүдтэй шувууны тороо үзүүлэх хэрэг гарлаа. Үүнийг хүртэл Урсула мөнөх торыг төдийлөн анхаараагүй байсан юм. Балтасар мужааны ажлаа орхиж 2-7 хоногийн турш ганц шувууны тортой ноцолдон, шөндөө муу унтаж, дагжин чичирч, зүүдэндээ илдэв зүйл ярьж, бүр сахлаа хусах ёстойгооч санахгүй явсанд нь бүсгүй сэтгэл дундуур байж л дээ. Гэвч бэлэн болсон торыг үзмэгцээ хамаг уур нь оргүй хийсчээ. Балтасарыг унтаж байх зур Урсула өмд цамцыг эндүүдэж, дүүжин орны дэргэдэх сандлын төшлөг дээр тохоод торыг өрөөнд оруулан ширээн дээр тавилаа. Тэгээд удтал үгэд дуугүй ажиглан суув. Хөөе. Хэдэр үгүй гэж бодож байна та? Гэж Балтасарыг сэрмэгц бүсгүй асуув.
Мэдэхгүй. 30 песо гэд хэлээд үзвэл 20-ыг өгч гэж магадгүй дээ. Юу гэж байгаа? 50 гэд хэлээд үзэлдээ. Чи 2-7 хоног бүтэн нойртой хоноогүй үсттэй. Тэгээд ч биелав амьдралдаа ийм тор ёор үзээгүй юм байна. Балтасар сахлаа усч эхэллээ. За 50-ыг ч өгөх юм болов уу да. Хөөе. Дон Хосе Монтилийн хувьд тийм их мөнгө юу ч биш штий. Торны жинхэнэ үн тэрнээс хамаагүй илүү үсттэй. Хүш чи бүр 60 гэд хэлээд үзэх хэрэгтэй. Манарсан бөхчм сүүдэр дунд байшин хөвж, хүрлцэгний дунд өдрийн халуун уламж тэсвэрлэшгүй санагдана. Хувцлаж дуусмагцаа Балтасар өчүүхэн чатуугай нэвт салхи оруулах гэсэндээ хаалга дэлгвэл өрөөлөө нь бяцхан жалууд гүйлдээд ороод ирэв. Мэдээ бүр тарж гүйцчээ. Амьдралдаа сэтгэл хангалуун боловч ажилдаа түүртэн унтууцч явдаг. Харилдо эмч өнөө өглөө архаг хуучтай эхнэрийнхээ хамт цайлж суухдаа Балтасарын шин торны тухайд бас нэгийг боджээ. Халуун өдөр цайны ширээгээ гаргаж тавьдаг дотоод сэхэвчин дээр нь цэцэг тарьсан олон тооны сав. Канар бялзуухатай 2 тор байдгийм. Эмчийн эхнэр шуудтай маш их хайртай болохоор муурч юм уу бялзуухайг нь идчихэж магадгүй ямарваа амьтдыг байдгаараа жигшдэг юм. Өвчтөн үзээд буцах замаараа Харилдо эмч эхнэрийнхээ тухай бодож. Балтасар чухам ямар тор хийснийг үзэхээр тэднийх рүү шагайлаа. Балтасар их дүүрэн хүнтэй байв. Ширээн дээр агч, дотроо 3 давхар тасалгаа бүхий сүмийн орой шиг аврах том тор хараа булаана. Хооллох болон унтах зориулалттай бяцхан тасалгаатай, амарч зугаацах эсгээгч мөн тусгайлан гаргаж төлөвлөсөн энэ тор. Мөс хийдэг аврах том үйлдвэрийн бичил цагур мэтэл санагдах юм. Торонд гараа хүргэлгүйгээр эмч анхааралтайгаар тойрон ажиглах зураа үнэн хэрэгтээ тэрний сонсноос ч хавьгүй гоё эхнэртээ авч өгнө гэж мөрөөдөж төсөөлж явснаас нь ч хол илүү чамин тансаг ид болохыг ойлголоо. Уран сэтгэмжийн жинхэнэ бэйлэл байна да. Эмч бараг их хүнийх гэмээр дулаахан харцаар Балтасарыг хайж олмогцоо. Чийч гайхалтай уран барилгач болж чадхааргүй юм да. Балтасар час улайлаа. Баярлаа. Гүй би үннээсээ хэлж байна. Эмч савхан цагаан хуруунууд бүхий гоёмсог гартай, сайхан бүсгүүчүүл шиг толгор арьстай, махлаг нэгэн бөгөөд дуу хоолойн латин уншлага дуудаж байгаа санваартных шиг уянгална. Энэ дотор шуу хийх хэрэгтэй. Зүгээр л моддын чөлөөнд өлөгчөхөд тор өөрөө дуулах юм байх шүү дээ. Гэж эгээл зархаар сурталчилж байгаа юм шиг сониуч хүмүүсийн өмнө торыг эргэлдүүлэн хэлв. Тэгээд байранд нь буцаан тавиад жаахан бодсноо торноос харц салгалгүй ширтсэн хിവэрээ. За энийг ер нь би авъя да. Айл эрт зарагдчихсан. Урсуулаа хэлв. Дон Хосе Монтилийн хүүд тэр захиалж хэлгсэн юм а. Эмч бүхий л байдлаараа ойлгож байгаа янз үзүүллээ. Тэр хүү тэгэд ямар байх ёстой загварыг гаргаж өгсөн юм уу? Гүй зүгээр нэг иймэрхүү том тор гээд захиалсан. 2 гургалтай хийн л гэж байна лээ. Эмч торыг дахиад харлаа. За энэч гургалтай тохирохгүй дээ. Гургалтай зориулсан юм а эмчээ. Балтасар ширээрүүд өхөж очингоо хэлэхэд хүүхдүүд эргэн тойронд нь шаваар алдан бүчих хаж. Бүх хэмжээг нь яг таг тооцсон залгаас болгононд гаднаасаач дотроосооч дэлсээд мултрахааргүй маш бат бөх гагнагдсан шүү гэж тэр үргэлжлүүлэн ярангаа торыг нясалж үзүүлэхэд тэр нь ёслол төгөлдөр жингэнэн дугарлаа. Хөөх, эн чинь бараг сармагчийн хийсэн ч болохоор юм байна дөө гэж нэг жаалгаш шуу нэмэв. Тэр ч үнэн шүү гэж Балтасар зөвшөөрлөө. Эмч түүний зүг толгойгоо эргүүлж. За тийм байдг юм байж.
Гэхдээ тэр чамд загварыг өгөөгүй юм шив дээ. Ямар ч тодорхой юм хэлээгүй юм шив дээ. Гургалдаа хийчихээр томхон торол гэсэн юм байна тийм үү? Тийм ээ. Тэгвэл бүх юм маш энгийн байна шүү дээ. Гургалдаа хийх том тор гэдэг бол нэг хэрэг. За энэ тор бол тэс өөр хэрэг. Чамд захиасан тэр тор яг энэ гэдгийг хэн нотлох болж байна? Яг л захиалсан тор нь л доо. Би өөрөө хийсэн юм чинь гэж Балтасар жаахан барьцаалдангуй өгүүлв. Эмч сэтгэл дундуурхан мөрөө хавчлаа. Чи ахаад өөрийг хийчихэж болно штэ гэж урсуулаа. Балтасар руу халз ширтэн хэлээд дараа нь эмч рүү эргэж та нэг яараагүй юм байгаа зү. Гоёто би энэ торыг яг л өнөөдөр аваад очино гэд их нэртэй амлчихсан юм аа. Өө тийм үү. Надад их л харамсалтай байна юм чи. Тэгэхдээ нэгэнт зарагдчихсан эмийг зарж болохгүй шүү дээ гэж Балтасар хэлв. Эмч мөрөө хавчиж алчуур гарган хүлэрсэн хүзүүгээр шудрангаа торлуу чив чимээгүй гүлрв. Тэндээс нүдээ салгалгүйгээр бусдад харагдахгүй ямар нэгэн цэгийг эгээл алсад хараанаас нь алдууран уусж байгаа хөлөг онгоцыг харж байгаа юм шиг ширтэх аж. Тэгээд чамд хэдийг өгсөн? Балтасар юу гэж хариулахаа мэдэхгүй дээ урсуулаа руу харав. 60 песо. Эмч торлоо ширтсээр л байлаа. Эцэст нь санаа алдаад. Маш сайн байна. Гайхалтай үнэ өгчээ. Тэгээд инээмсэглсээр алчуураа түргэн сэвсээр үүд зүгэлсэн бөгөөд энэхэн явдлын дурсамж түүний ой ухаанаас үрд арчигдлаа. Монтэлж баян хүн дээ гэж гарсан хойноо тэр дугарчээ. Үнэн хэрэгтээ Хосе Монтел бусдад санагддаг шиг тэмч баян хүн биш. Гэхдээ ол золох баяжхын тулд яхаас ч буцахгүй нэгэн. Эндээс хэдхэн гудамж өнгөрөөд байх элдв янзын эд барааг адартан тулталж игсэн зарж болохооргүй зүйлсийн үнэр хизээч гардаггүй байшинда тэрээр Балтасарын шин торны тухай яриаг огтхонч хайхарсан янзгүй сонсож суулаа. Түүний эхнэр болох үхлийн тухай ярьшигтай бодолдоо идэгдэж гүйцсэн авгай үдийн хоолны дараа бүх цон хаалгаа хааж аваад 2 цагийн турш бүрэнхий тасалгаанд нүдээ чаналгүйгээр таг хөдөлгөөнгүй хэвтэж. Харин тэр үед нь Хосе Монтел өөрөө таатайхнаар дугжирдаг ажээ. Эцэст нь түүний хүмүүсийн дуу шууган сэрэв. Тэр босч үүдээ нээгээд байшингийнх нь өмнө олон хүн цугларсныг. Тэдгээрийн дунд гартаа тор барьсан, саглаа шинхэн хусч, цав цагаан хувцас өмссөн, баян айлд эрэхтэй ядуус ямар царайтай байдаг вүлээ яг л тийм гинэн хүндэтгэнгүү төрхтэй болчихсон Балтасар зогсож байгааг харлаа. Гүй нэрээ. Ямар гайхамшигтай юм бэ? Амьдралдаа ийм уран гоё эд үзэж байсангүй шүү. Монтелийн эхнэр Балтасарыг байшин руу оруулангаа баярлаж шагшсан дуугаар магтснаа. Балтасарын араас түрэн дагсан олны ирээ цэргүүд зэвүүцэн. Гү та ийшээ оруулаад тавьчихаа. Та өөрөө л орч. Тэгэхгүй бол тэд манай зочны өрөөг юу ч болгочихно гэж дуу алдна. Балтасар энэ байшинд урд нь орж үдсэн бөгөөд ажилд махруун гартаа гойд дүүтэй болохоор нь ойр зур мужааны ажил гүйцэтгүүлэхээр хэдэнтэй урж байсан юм. Гэхдээ тэр баячуудын дунд орчхороо ямагтал сандарч тулгамддаг юм. Тэрээр тэдний тухай, царай муутай яншаа эхнэрүүдийнхэн тухай, тэдэнд тусдаг аимшигт өвчнүүд сонсогдоочгүй мэс заслуудын тухай байсхийгээд л бодож тэднийг ямагт өрөвддөг юм. Баячуулын гэрт орох үед хөл нь хөшөж алхан бүрэн түүнээс асар их хүчин чармайлт шаарддаг. Пепе гэртээ байгаа юу? Гэж торыг ширээн дээр тавих зураа Балтасар асуув. Сургуулаасаа ирээгүй л байна. Удахгүй ирэх ёстой гэж Монтелийн эхнэр хариулснаа. Монтел гар нүрээ угааж байна гэж нэмж хэлв. Үнэн дээр Хосе Монтел нүрээ ч угааж амжаагүй бөгөөд спиртээр бушуухан шударсан болж аваад юу болоод байгааг харахаар яаран босов. Унтаж байхад нь элдвийн чимээ шууган садаа болох вэ гэсэндээ цахилгаан сэнсэж асаадгүй тийм л болгоомжтой нэг юм. Аделиад наан чи юу болоод байгаа юм бэ?
Наашра энд ямар гайхамшигтай юм байгааг хар л та. Баргар царайтай, цээжиндээ өстэй, хүзүүн дээгүүрээ гар нүрийн алчуур тогсон Хосе Монтел унтлагын өрөөнийхөө цонх орцох үйж. Юу юм бэ? Юу, Пепегийн захиалсан тор гэж Балтасар хариулв. Эмэгтэй тэрэн рүү гайхсан янзаар харснаа. Хэн захиалсан гинэ? Хэн давчирсан гинэ? Пепе энэ торыг надад захиалсан юм л да. Балтасар давтаад Хосе Монтелийн зүг харлаа. Юу ч болоогүй батал өмнө нь халуун усны газрын хаалга нээгдэх шиг л Балтасарт санагдав. Хосе Монтел унтлагынхаа өрөөнөөс ганцхан богино өмддөг үсрэн гарч ирэв. Пепе гэж тэр чангаар хашгирлаа. Тэр хичээлээсээ ирээгүй байгаа гэж эхнэр нь байрнаасаа ч хөдлөлгүйгээр дуулдахдаа өгөөтэй хэлв. Үүдний зайцаар Пепе үзэгдэв. Яг л ээжшгээ дэрэгвэр сармуустай, мөн л түн шиг царайда чимээгүй шаналлын төрхтэй 12 настай жаалаач. Нааша хүрээд ирчи. Энийг чи захиалсан юм уу? Гэж Хосе Монтел хүр үгээ зангалаа. Жаалхүү толгой гудав. Эцэг нь Пепег үстэж өөрлөгээ хүчээр харууллаа. Дугаарч чи. Цаадхан чимээгүй л уруулаа хазлана. Монтел гэж эхнэр нь шивнэлээ. Хосе Монтел хүүг үстсэн гараа тавьж Балтасарын зүг огцсон мэргээд. Ийм юм болсон нь тун тоогүй Балтасар. Ажилдаа орохоос өмнө чи надтай ярих ёстой байсан шүү дээ. Хүүхэдтэй ажил ярих санаа чиний л толгойд орох байх та. Ярьж байх зураа түүний царай, алдагдсан амгалан тайван төрхөө алгуурхнаар эргүүлэн олж авлаа. Тэгээд торлуу харсан чгүй ширээн дээрээс өргөн Балтасарын зүг сарвав. Одоо энийг ав. Чи өөр хин нэгэн зарах гээд оролдоод үзэхгүй юу? Битгий надтай маргаарай да. Гэснээ Балтасарын мөрийг алгадан. Эмч намайг ууралж болохгүй гэдэг байгаа юм гэж тайлбарллаа. Жаалхүү игээл хөшчихсэн мэт зогсохож гартаа тор барьсан Балтасар түүн рүү харахад жаалхүү нохой гаслах мэт хачин аваа гаргаснаа. Шалан дээр хөсөр унаж ойр дуу тавилаа. Эхэн хүүгээ харагдахыг Хосе Монтел хинэггүй ихнэр ажиглах зураа. Орхио, орхи наатха. Тэгэд шалан толгоогоо хаглаг. Дараа нь шарханд нь давсалсан нэмбэг түрхэж зугаацуулаарай мэдвүү. Жаалхүү нулимсгүйгээр бархирах бөгөөд эхэн түүний гараас зурчээ. Орхи наатха гэж Монтел ахин хэлв. Балтасар яг л амь тэмцэн тарчилж байгаа халдварт өвчин туссан амьтаа харж байгаа юм шигээр жаалхүү рүү гүлрлөө. 4 цаг болж байв. Яг одоо гэрт нь урсуулаа сонгон хэрчингээ хуучирч мартагдсан эртний дууд болж байгаа ах та. Пепе гэж Балтасар дууграв. Тэр жаалхүүгийн зүг алхаад инээмсэглэн байж тороо өглөө. Хөвгүнж агшин зуур хөл дээрээ өсрөн босч бараг өөр шиг нь өндөр мөнөх торыг хоёр гараараа тэрч аваад юу хэлхээч мэдэхгүй төмөрлөг утсуудын завсраар Балтасарыг ширтэв. Энэ бүх хугацаанд тэрээр ганц ч тусал нулимс унагсангүй. Балтасар, би чамайг энэ тор одоохоо аваад яв гэж хэлсэн шүү. Хосе Монтел арай зөөлрсөн ч гэсэн зандрангуй дуугаар хэлв. Балачи над торын нүгүг гэж эмэгтэй хүүдээ хэлв. Өөртөө үлдээ гэж Балтасар хэлв. Дараа нь Хосе Монтелийн зүг хандан эцэст би Пепед л зориулаад хийсэн юм чинь гэж нэмж өгүүллээ. Хосе Монтел өрөөнөөс гаран гартлан тэрнийг дагаж битгий тэнэглээд бай Балтасар энийг аваад явал да. Ахиж битгий ийм балаа юм хийгээрээ. Үгүй ялаач гисэн. Үгүй би ер нь ганц ч сентава төлөхгүй штэ. Зүгээрээ. Би түүнийг Пепед бэлгэлж эхлэв шүү дээ. Би торныхоо хөлсөнд юу ч авахыг бодоогүй байна гэж Балтасар хэлв. Цонхийч нүдэнд нь цус хуран улайсан Хосе Монтел зочны өрөөнийхөө голд зогсоод үүдэнд хөлхөлдсөн сониуч олны дундуур зүтгэлэх Балтасарын араас тэнэгэ гүчи одоохон энэ навшаа манай гэрээс авал да. Миний гэрт дур зоргоороо элдв юм авчирч овоолж байх нь л дутав гин шүү. Чөтгөр шулам та нарыг аваасаа үлээ.
Бильярдны газар Балтасарыг баяр хөөргөн хашгиралдаа өгтлээ. Энэ мөчийг хүртэл тэр урдын хийж байсан торнуудаас хавьгүй дээр тор хийчихсэн. Хосе Монтелийн хүүг уйл болохгүй тулд түүнийгээ бэлэглэх ёстой болсон төдий энэ бүхэнд ямар ч онцгой зүйл байхгүй гэж бодож явжээ. Гэвч олон хүний хувьд шувууны торных нь хувь заяа ягаад ч юм бэ? Огт хамаагүй биш болохыг гинэт ойлгомогцоо догдлон хөөрлөө. За яасан? Тэгээд торыг чинь 50 песогоор авчихсан уу? 60-аар авсан гэж Балтасар хариулав. Ёстой тэнгэртэй 8 хийсэн байж тээ. Дон Хосе Монтелоос төдий хэмжээний мөнгө салгаж чадсан анхны хүн чи боллоо шүү дээ. Энэ чи тэмдэглэх хэрэгтэй биш үү? гэж хэн нэгэн дуалдав. Түүнд аяг шар айраг авчрахад Балтасар тэнд байсан бүх хүний өмнөөс захиалга хийлээ. Амьдралдаа анх удаа ууж байгаа нь тэр учраас орой болоход бүр шал согтож тус бүрийн 60 песогоор зарах 1000 тор хийх тухай. Тэгээд дараа нь 1 сая тор хийгээд 60 сая песотой болох нь ер бусын төлөвлөгөө ярьж гарлаа. Баячуулыг амьд байгаа дээр нь зарж амжихын тулд айл болох олон том тор хийх хэрэгтэй. Тэгээд тэд бүгдээр өвчтөе хүмүүс. Мөдхөө өгцгэн. Бүр уурлаж ч болохгүй тийм өрөвдөлтөй амьдрал тэдэнд оногдсон. Тэр бүр юу ярьж байгаагаа мэдэлгүйгээр буурж гарлаа. Төлбөртэй хөгжмийн хайрцаг 2 цагийн турш түүний мөнгөөр пянз тоглоулав. Бүгдээрээ Балтасарын эрүүл мэндийн төлөө, тэрний аз жаргалын төлөө, одтой 8-ныхын төлөө, баячуулын үхлийн төлөө ууцгааж, оройн хоолны цаг болоход тэр ганцаарх навдлээ. Урсуулаа түүнийг оройн 8 цаг хүртэл дээр нь сонгон цадсан шарсан маха тавглан хүлээлээ. Балтасарыг бильярдны газар байна. Одтой 8-андаа хөөрөөд бүх хүнийг шар аргаар дайлж байна гэж хэн нэгэн тэрэнд хэлсэн л дээ. Гэхдээ маньхүү амьдралдаа нэг ч удаа ууж байгаагүй болохоор нь итгээгүй юм. Түүнийг унтахаар хөвцсөн хойнд бүр шүн дунд болж байхад ч Балтасар мөнөөхөн хурц гэрэлтэй уушийн газараа суусаар л хажуудах бүжгийн задгай талбайд нь одоо ганц шөнийн шуудалд дэгдэцгийг хаж. Нүүр нь энэ тэндгүй уруулын будагны толб болж өндийгч тэнхэлгүй суух бөгөөд яг одоо шуудхан 2 хүүхэнтэй нэг оронд орох юм бол мөн сайхна гэж бодож байлаа. Тэгээд тэр газрын эзэн төлөх мөнгө гэхээр юу ч байсангүй тул маргааш бүгдийг нөгнөө гэж амлаад цагаа барьцаанд үлдээлээ. Дараа нь гудамжны голд хэвтэж байхдаа гутлын хэн нэгэн тайлж байгааг мэдэрсэн ч гутлнаасаа болоод амьдралынхаа хамгийн сайхан зүуднээс хагацхыг хүссэнгүй. Өглөө нь ажилдаа яарсан эмэгтэйчүүд түүнийг үхчихсэн байна гэж бодсон болохоор очиж харахаасаа ч айлаа. За өгүүлэг маань энэ хүрээд дуусч байна. За өнөөдрийн 2 өгүүлэг сонсогчдод маань таалагдсан баха. Бүгдээрээ хамтдаа ингээд 50 нэвтрүүлэг орон зохиолын 50 нэвтрүүлгийн ард гарцгаалаа. 50 нэвтрүүлэгтээ хамт байцгаалаа. Цаг хугацаа айгүй хурдан байна. Энэ үйлрэл ингээд дуусч байна. Тэгээд өгүүлэлгүүдийн хувьд болохоор за яг одоо сэдв зарлахад хэлжсэн өгүүлэлгүүд бол яг бүгд бол уншигтаагүй. Солигдох тохиолдлууд айгүй их байлаа. Тэр өгүүллийн урт богиноос хамаарч заримдаа тэгээд зохиол нь олдохгүйгээс болж ч юм уу ямар нэг байдлаар өгүүлэлгүүдээ солигдоод явсан. Гэтэ 45-даа тааруулахыг хичээсэн. Монгол зохиолчийн өгүүлэлийг яхаараа дэлхийн шилдэг зохиол 50 зохиол донд явдгийм бэ ч гэдэг юм уу. Энэ одоо дэлхийн шилдэг зохиол байлаа юу ч гэдэг юм уу. Сүргийн хэрвээ түүж хэлвэл нэг иймэрхүү комментууд байсан. Энийг бид өөрсдөө энэний одоо утга санаа энэ өгүүллийн өгүүлж байгаа байдал за эсвэл бүр одоо түрк өгүүлэл ямар байдгийг болч гэдэг юм уу шилж сонгож уншиж байгаа та биш бол таны одоо өөр хин нэгний хувьд тэр шилдэг өгүүлэх шиг сайхан мөн чанартай сонсогдчихэж болох учраас энийг хинч шилдгээр нь одоо тодорхойлох боломжгүй маа дэлхийн сонгомол өгүүлэл гэж ярьдаг шүү дээ. Бид л бас өөрсдийнхөө нүдээр сонголоо. За тэгээд өнөөдрийн өгүүлэлгүүдийн хувьд бол за хагацаагч эмэгчин дээр бол тэр амьдралдаа ах トゥ хоёр хоёулаа нэг хүүхэнд оруулж байгаа тухай гардаг. За болсон хүний яриа ярьж байгаа юм шигээр бичигдсэн энэ зохиол дээр бас л тэр ах トゥ хоёрын цусан төрлийн тэр холбоо ямар үнцэнтэй юм бэ гэдгийг бас харуулж байна. За ер нь л ойлгоход нэг юм ойлгомжтой байж болохоор нэг тийм амьдралын түүх байлаа. За саяны тэр Балтасарын гайхамшигт өвдөш бол бас тэр гайхалтай уран гартай хүний хувьд за мөнгөгүй, үр хүүхэдгүй
Тэгтлээ одоо тий 50-аар зарах уу 60-аар зарах уу гэл ярилцаад байгаа бас мөнгөний хэрэгцээтэй л тийм амьдрал хэрнээ тэр хүний тэр хийж чадж байгаа авьяас бэлэг гэж ямар гоё юм бэ. А тий тэрийг хүн болгон үнэлж харж чадаад урлагийг ойлгож чадаад байгаа нь тэр одоо үнэлэгдэж зарагдахаас өмнө тэрний үн цэн тэндээ байдгийн шүү. Үнд хүрэхээс өмнө урлаг гэдэг бол үн цэнтэй бүтээл гэдэг бол ингээд бүгдийг гайхшруулад хүний сэтгэлд үлдэж чаддаг шүү гэдэг гоё санааг ойлгож авлаа. Тэгээд тэр бүхий төрөнгөтэй амьдралын буруу хэмнэлтэй тэр нүд нь улаацсан байна. Тэр хүүхэд нь хэдий жоох хүүхэд ч гэсэн бас гоё нэгтайнуудтэй нулимсгүй уйлдаг ямар өрөвтмөр юм бэ те. Тийм хүүхдэд тэр торыг мөнгөөр нь аваад өгчих боломж нь байгаад тагц сэтгэл нь байхгүй байгаа тэр яасан муухай харлахын амьдрал вэ? Юуны төлөө амьдрэх юм бол тэ үр хүүхдээ сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй. Тэгээ айгүй сонио ихэнх одоо зохиол дээр торж гэдэг юм уу шууны тор гэдэг юм чинь юмыг хордог, эрх чөлөөг нь боодог, хаадаг байдлаар дүрслэгддэг. Бид өмнө нь болчмор гэдэг үйллэг уншиж хахад тэгж дүрслэгдэжсэн байхад энэ шууны тор бараг эрх чөлөөг бэлэгдэж байгаа юм шиг надад санагдлаа. Энэ тороор за тэгээд тэр гэр бүлүүдийн одоо бас бидний амьдралдаа алдаж болдог хосын харилцаа бүх харилцаан дээр алдаа гаргаж болдог буруу юмдаа фокуслдог үн цэнийг олж харах нүдгүй байдаг энэ бүх санаа бас гарсан. Тэгээд дахиад унших ч юм уу дахиад сонсох юм бол илүү гоёор бодогдох байх. За ингээм ямартайч бид энэ улирлаа дасглаа. Нэвтрүүлэг дээр хамтарч ажилласан хамтрагчид болон комент бичдэг хөөрхөн сонсогчдоо бүгдэнд нь маш их баярлалдаг шүү. Маш их урам авдаг шүү. За өнөөдрийн нэвтрүүлгийг номинтой наадын урамшуул тодалтай зарлаж байгаа номин сүлжээ дэлгүүр маань дэмжиж ажилласан. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сууг, NTV телевиз, Одмондөр радио 83.3 107 хөтөлбөрөөр хүрлээ. За ингээд Цэнгэл Баяр миний бие та бүхэндээ хамгийн сүүлийн нэвтрүүлгээ хүргэлээ. Баярлалаа. Комент хийгээрэй. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.